Сайн байцгаана өрхөм төвөмбөс эргэц та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг айлтгаан дэвшүүлж байна. Дэбислэзийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төвөмбөсийн мэдээлэл хөтөлбөрийн ээлжиц дугаараараа үзэгч та бүхэндээ аймаг орнотгийн хэмжээндээ онцлог мэдээлүүдэд танилцуулна. Үзэгч та хөтөлбөртөө анхаарлаа хандуулна. Эхнийдээ хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа учраас Дархан Улаан аймгийн онцгой комиссоос 3 сумдад нөөцийн үс тарах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор манай сэтгүүлч Болормоо аймгийн Хүнс үдэ аж ахуйн газраас дараах мэдээллийг тодруулан бэлтгэжээ. Аймгийн онцгой комиссийн шийдвэрийн дагуу аймгийн аюулгүй нөөцөд бүрдүүлсэн 2023 оны үлдэгдэл 10 тонн өвсийг хонгор суманд 2024 онд бүрдүүлсэн 80 тонн өвсийг 60 тонныг нь хонгор суманд Орхон шарын гол сумдад тусбар 10 тонныг олох юм шийдвэр үүрэг ирсэн. Үүний дагуу бол малчтад гарах ажлыг маргааш нас буюу 3 сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Ерөнхийдөө бол үндсэн өвснүүдийг онцгой комиссийн шийдвэрийн дагуу үн төлбөргүй малчтад олгохдоо бол нэг алслагдсан малчин өрхөд олох юм чиглэлийг ирүүлсэн. Нийтээр 1-2 бодлоор гэж хуваарлахгүйгээр алслагдсан өрхөдөө доод талд нь 20-30 бодол. Тэгээд түүнээс дэш бодлоор малын тооног харгалцаатай хуваарлах юм чиглэлийг өгсөн. За шарын гол бол 10 тонн өвсөө татаж аваад сумдаа хуваарлах юм хүсэлтийг ирүүлсэн. Тэгээд шарын гол татаад авчихсан. За Орхон хонгор сумдын малчт маань хуваарийнхаа дагуу сумынхаа багийнхаа засаг дарга нартай холбогдож байгаад онцгой байдлын газрын харьяа 03 дугаар анги хуучин нөгөө өвсний фонд нөөцийн газар гэж байсан. Тэрний хашаанаас малчт маань өөрсдөө унаагаар ирж өвсөө татаа. Хаварчлалтын нөхцөл байдал мэргэжлийн байгууллагаас гаргасан 3 сарын 1-ний өдрийн цасны хэмжилтээр бол цагаан зуудын нөхцөл байдал үргэлжилж байгаа учраас аймгийн онцгой комисс бол мэргэжлийн байгууллагуудаас аймгийн аюулгүй нөөцөө гаргахын ажлыг шуурхай зохион байгуулж байна. Хөтөлбөрийн дараагт Дархан Улаан аймагт гоц халдварт менингокт халдварын нэг шин тохиолдол бүртгэгдсэн буюу цэцэрлэгийн 4 настай хүүхдээс халдвар илэрсэн. Мөн Улаанбархан өвчний 2 жишийн тохиолдол бүртгэгдсэн учраас аймгийн эрүүл мэндийн газрын давхар судлаач эмч Өршин Сэргэл хүднээс дараах мэдээллийг бидэнд өглөө. За Дархан аймагт 2026 оны 3 сарын 3-ны өдөр бол менингитийн нэг тохиолдол бүртгэгдсэн байгаа. За уг тохиолдлын хувьд бол 4 настай хүүхэд байгаа. За Дархан аймгийн хэмжээнд энэхүү тохиолдол дээрээ ажиллаад хандлт тархар судлалын ажлуудаа хийгээд за голомтын хариу арга хэмжээнүүдийг бол авч хэрэгжүүлээд байна. Ойрын хавьтлуудад хим сэргээлт хийх буюу антибиотик уулгах байдаг. За тэгээд ойрын хавьтлын 20 хүүхэд 5 том хүнд бол энэ антибиотик уулгаж хим сэргээлт хийсэн байгаа. За дээрээс нь 20 хүүхэд болон гэр бүлийн болон цэцэрлэгийн гээд нийтдээ 5 том хүнд бол менингитийн эсрэг вакцинжуулалтыг 72 цагийн дотор хийж хариу арга хэмжээг зохион байгуулсан байгаа. За тэгээ одоогийн байдлаар бол хариу арга хэмжээ бол үргэлжилж байна. Би тэд хүүхдээ халдвартын тасагт эмчлээд явж байна. За хүүхдийн биеийн байдал бол өнөөдрийн байдлаар өндөвтөр. Гэхдээ бол амин үзүүлэлтүүд харьцангуй тогтворчсон ийм байдалтай байгаа. За голомтын ойрын хавьтлуудын хувьд бол өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтанд давцсан. За тэгээ шинж тэмдгийн хамталтыг хийж байгаа. За тэгээ тухайн хүүхд маань өөрөө цэцэрлэгт явдаг хүүхд байсан учраас бид цэцэрлэгийн хэмжээнд за назофарингитийн үзлэг хийгээд за эмчилгээ шаардлагатай 2 хүүхдэд бол эмчилгээ зөвлөд ингээд явж байна. За энэ менингит өвчин маань өөрөө бол хавар намрын улиралд бол дэгдэх магадлал нь илүү өндөр байдаг. Одоо ер нь 3 сар бол яг дэгдэлт эхэлдэг үе гэж ойлгож болно. Гол үүсгэгч нь хаанаас вэ гэж нэлээд асууж байгаа. За тэгэхээр ерөөсөө л насанд хүрсэн хүмүүс бол нянтэгч байдлаар за менингокок гэдэг нянг хамар залгуурт нь ингэ явж идэг. За тухайн хүмүүс ханиах, найтах, аль эсвэл тэр хүмүүсийн хэрэгэлсэн ая халбаг сэрэг дундаа хэрэглэх ч юм уу ийм тохиолдолд халдварладаг байгаа. За халдварласан тохиолдолд ер нь бага насны хүүхдэд бол ийм хүн дээр өвчлөх энэ эрсдлийг дагуулж байдаг. За тэгээд энэ өвчин маань ард иргэдийн дунд бол хилд заснаар цахилгаан менингиттэй гэдэг маш хурдан явцтай. Тэ хүүхдийг бол хүүхдийн амь насыг эрсдэлд хүргэж болох үс ийм өвчин байдаг. За хамгийн түрүүнд ер нь түгээмэл илэрдэг шинж тэмдгүүд бол маш өндөр халуурах. За дээрэс нь мөчтүүдээр болон гуй үзэг хэсгээр бол цусрахаг тийм одлог хэлбэрийн тууралтууд гардаг.
онцлог юм шинжтэй. За дээрэс нь бөөлжих, дагц одоо арга ингээд татаж хөшөх хүүхдэд бол за тэгээ хүүхэд гэрэлт их мэдрэг болох, цочимтгой болох, уйлах, аль эсвэл нойрмоглох ийм шинж тэмдгүүд бол илэрдэг. Тэгэхээр энээс одоо урдчлан сэргийлэх гол арга бол бид нар түрүү хэлсэнчлэн нян тэгчин том хүмүүс хөвчлэн байдаг учраас өөрсдөө өвдөхгүй ч гэсэн бага насны хүүхдийг өвдүүлэх эрсдэлтэй. Тэгэхээр одоо хамар залгуурын ямар нэг үрвсэлтэй удаан хугацаагаар явсан бол эмчилгээгийн мэрэгжлийн эмчид хандаж эмчилгээгээ авч эмчилгээндээ бүрэн хамрагдах, дээрэс нь хоолойгоо одоо нимбэгний уусмал, содын уусмал зэрэг уусмлуудаар байнга зайлах. За жирийн одоо өвдөггүй иргэд маань болон хүүхдүүд маань ч гэсэн яг энэ урьдчилан сэргийлэлт хоолой амаа зайлах энэ аргыг бас хэрэглүүл илүү үр дүнтэй. За мэдээж халдварт өвчин учраас бид нар шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар бага насны хүүхдүүдийг дагуулж явахгүй байх, дархлаа сэргээх, хоол хүнсийг нь сайн хэрэглүүлэх, сайн унтаж амруулах. За тэгээд улирал солигдож отой холбоотой бага зэрэг дулаарлахаар бага насны хүүхдүүдэд айгүйрт нэмгэлждэг. Тэгэхгүй айл болох дулаан хувцлах зэрэг ийм үйл ажиллагааг бол баримтлах шаардлагатай. За тэгээд Дархан уул аймагт бол ерөнхийдөө за он гарснаас хойш менингитийн нэг тохиолдол, улаанбархан өвчний 2 тохиолдол бол бүртгэгдээд байгаа. За одоо эхний тохиолдол маань бол эмчлэгдээд эмнэлгээс гарсан. За хоёр дахь тохиолдол маань бол хэвтээд эмчлүүлж байна. За улаанбархан бол ерөөсөө л одоо биднэрт урдсан сэргийлэх хамгийн боломжтой өвчнүүдийн нэг болж байгаа. Бид нар товлын дагуу 9 сартай 2 настай хүүхдүүдэд дархлаажуулна. Дээрээс нь бид нар орон даяар явагдаж байгаа 10-аас 15 насны нэмэлт дархлаажуулалтанд хүүхдүүдэд хамруулах шаардлагатай байгаа. Дэгдэлт одоо ийм өндөр түвшинд үргэлжлээд байх юм бол ер нь бүх насны хүн өвчлөх боломжтой учраас урдчлан сэргийлэлт буюу вакцинжуулалтанд идэвхтэй хамрагдаарай гэж зөвлөмөр байна. За Дархан уул аймагт 2026 оны 3 сарын 3-ны өдөр бол менингитийн нэг тохиолдол бүртгэгдсэн байгаа. За уг тохиолдлын хувьд бол 4 настай хүүхэд байгаа. За Дархан уул аймгийн хэмжээнд энэхүү тохиолдол дээрээ ажиллаад хандлт тархар судлалын ажлуудаа хийгээд за голомтын хариу арга хэмжээнүүдийг бол авч хэрэгжүүлээд байна. Ойрын хавьтлуудад хийн сэргийлэлт хийх буюу антибиотик одоо уулгах байдаг. За тэгээд ойрын хавьтлын 20 хүүхэд 5 том хүнд бол энэ антибиотик уулгаж хийм сэргийлэлт хийсэн байгаа. За дээрээс нь 20 хүүхэд болон гэр бүлийн болон цэцэрлэгийн гээд нийтдээ 5 том хүнд бол вакцин менингитийн эсрэг вакцинжуулалтыг 72 цагийн дотор хийж одоо хариу арга хэмжээг зохион байгуулсан байгаа. За тэгээ одоогийн байдлаар бол хариу арга хэмжээ бол үргэлжилж байна. Би тэгээд хүүхдээ халдвартын тасагт эмчлээд явж байна. За хүүхдийн биеийн байдал бол өнөөдрийн байдлаар өндөвтөр. Гэхдээ бол амин үзүүлэлтүүд харьцангуй тогтворчсон ийм байдалтай байгаа. За голомтын ойрын хавьтлуудын хувьд бол өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтанд авцсан. За тэгээ шинж тэмдгийн хамталтыг хийж байгаа. За тэгээ тухайн хүүхд маань өөрөө цэцэрлэгт явдаг хүүхдээс учраас бид цэцэрлэгийн хэмжээнд за назофарингитийн үзлэг хийгээд за эмчилгээ шаардлагатай 2 хүүхдэд бол эмчилгээ зөвлөд ингээд явж байна. За энэ менингит өвчин маань өөрөө бол хавар намрын улиралд бол дэгдэх магадлал нь илүү өндөр байдаг. Одоо ер нь 3 сар бол яг дэгдэлт эхэлдэг үе гэж ойлгож болно. Гол одоо үүсгэгч нь хаанаас вэ гэж нэлээд асууж байгаа. За тэгэхээр ерөөсөө л насанд хүрсэн хүмүүс бол нян тэгч байдлаар за менингокок гэдэг одоо нянг хамар залгуурт нь ингээ явж идэг. За тухайн хүмүүс ханиах, найтах, аль эсвэл одоо тэр хүмүүсийн хэрэгэлсэн ая халбагс сэрэг дундаа хэрэглэх ч юм уу ийм тохиолдолд одоо халдварладаг байгаа. За халдварласан тохиолдолд ер нь бага насны хүүхдэд бол ийм хүн дээр өвчлөх энэ эрсдлийг дагуулж байдаг. За тэгээд энэ өвчин маань одоо ард иргэдийн дунд бол хилд засснаар цахилгаан менингиттэй гэдтэй маш хурдан явцтай. Тэ хүүхдийг бол хүүхдийн амь насыг эрсдэлд хүргэж болох үс ийм өвчин байдаг. За хамгийн түрүүнд ер нь түгээмэл илэрдэг шинж тэмдгүүд бол маш өндөр халуурах. За дээрэс нь мөчтүүдээр болон тэ гуй өвзөг хэсгээр бол цусрахаг тийм одлог хэлбэрийн тууралтууд гардаг. Онцлог юм шинжтэй. За дээрэс нь бөөлжих, дагц одоо арга ингээд татаж хөшөх хүүхдэд бол за тэгээ хүүхэд гэрэлт их мэдрэг болох, цочимтгой болох, уйлах, аль эсвэл нойрмоглох ийм шинж тэмдгүүд бол илэрдэг. Тэгэхээр энээс одоо урдчлан сэргийлэх гол арга бол бид нар түрүү хэлсэнчлэн нян тэгчин том хүмүүс хөвчлэн байдаг учраас өөрсдөө өвдөхгүй ч гэсэн бага насны хүүхдийг өвдүүлэх эрсдэлтэй. Тэгэхээр одоо хамар залгуурын ямар нэг үрвсэлтэй удаан хугацаагаар явсан бол эмчилгээгийн мэрэгжлийн эмчид хандаж эмчилгээгээ авч эмчилгээндээ бүрэн хамрагдах. Дээрээс нь хоолойгоо одоо нимбэгний уусмал, содын уусмал зэрэг уусмлуудаар байнга зайлах. За
жирийн одоо өвдөггүй иргэд маань болон хүүхдүүд маань ч гэсэн яг энэ урьдчилан сэргээлт хоолой амаа зайлах энэ аргыг бас хэрэглүүл илүү үр дүнтэй. За мэдээж халдвар төвч учраас бид нар шаардлага тохиолдолд олон нийтийн газраар бага насны хүүхдүүдийг дагуулж явахгүй байх, дархлаа сэргээх, хоол хүнсийг нь сайн хэрэглүүлэх, сайн унтаж амруулах. За тэгээд удрал солигдож байгаатай холбоотой бага зэрэг дулаарлахаар бага насны хүүхдүүдэд айгуурт нэмгэлждэг. Тэгэхгүй айл болох дулаан хувцлах зэрэг ийм үйл ажиллагааг бол баримтлах шаардлагатай. За тэгээд Дархан аймагт бол ерөнхийдөө он гарснаас хойш менингитийн нэг тохиолдол, Улаанбархан өвчний 2 тохиолдол бол бүртгэгдээд байгаа. За одоо эхний тохиолдол маань бол эмчилэгдээд эмнэлгээс гарсан. За 2 дахь тохиолдол маань бол хэвтээд эмчлүүлж байна. За Улаанбархан бол ерөөсөө л одоо биднэрт урьдчилан сэргийлэх хамгийн боломжтой өвчнүүдийн нэг болж байгаа. Бид нар товлын дагуу 9 сартай 2 настай хүүхдүүдэд дархлаажуулна. Дээрээс нь бид нар орон даяар явагдаж байгаа 10-аас 15 насны нэмэлт дархлаажуулалтанд хүүхдүүдэд хамруулах шаардлагатай байгаа. Дэгдэлт одоо ийм өндөр түвшинд үргэлжлээд байх юм бол ер нь бүх насны хүн өвчлөх боломжтой учраас урьдчилан сэргээлт буюу вакцинжуулалтанд идэвхтэй хамрагдаарай гэж зөвлөмөр байна. Үзэгчдээ мэдээллийн хөтөлбөр цаг үеийн асуудлаар бэлтгэсэн тодруулга ярилцлагаар үргэлжлэн танд хүргэнэ. Тэгэхээр үзэгчдээ мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлагаар үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. Иргэд олон нийтээс ирж байгаа санал хүсэлтүүдийн дагуу бид тодруулгыг авахаар Дархан аймгийн засаг даргын урлагч Банзарагчийн Жавхлан давуулж байна. Танд өдрийн мэнд хүргэе юм дөрөв. Өдрийн мэнд хүргэе. За юун дөрөнд иргэд эцэг эхчүүдийн зүгээс Дархан хотны 14-р багт бүтээн байгуулагдаж байгаа 1500 хүүхдийн судалтай сургуулийн барилгыг маш ихээр сонирхож асууж байна. Хизээ ашиглалтанд орохоор байна гэдгийг. За дараа нь бол мэдээж олон жил баригдаж байгаа шав тавьснаас хойш хүлээлттэй байгаа музей номын сангийн цогцлбор за мөн өвлийн мөсөн ордны барилгын ажлуудыг бол тус асуусан байгаа. Тэр хоёулаа хамгийн нэн тэргүүний ээлжинд бол яг энэ 1500 хүүхдийн судалтай сургуулийг дэлгэрэнгүй яриа гэж бодлоо. Уг нь бол анх шав тавьж нээлттэй хийхдээ 2026 онд ашиглалтанд өгнө гэж ингэж мэдээлэл олон нийтэд түгээж исэн. Гэтэл одоо бас энэ барилгын ажил хэдэн хувьтай явагдаж байна. Санхүүжилтээс хамаарсан ийм зүйлсүүд юу байна? Асуудлууд юу байна? Энэ тухай хоёлаа бас мэдээлэл өгч эхлэе тийм ээ. За таны асууж байгаа одоо иргэдийн сонирхож байгаа энэ 3 төсөл арга хэмжээ гурлаа улсын төсвийн хөрөнгө оруулалттай гэдгийг бас ярианыхаа ихэнд тодтогч хэлье. За ингээд би төсөл тус бүр дээр нь бас тодорхой мэдээллүүдийг өгье гэж ингэж бодож байна. За 14-р багт баригдаж байгаа 1500 хүүхдийн судалтай сургуулийн маань анхны гэрээ бол 2024-өөс 26 онд хийгдээд хүлээлгэж өгөхөр ийм байгаа. За өнөөдрийн байдлаар бол одоо нэг 70 орчим хувийн гүйцэтгэлтэй энэ сургуулийн маань барилгын ажил явж байна. Нийт төсөвт өртөг маань 24.6 тэрбум. За ингээд 26 оны 9 сард одоо бас ашиглалтанд өгөхөр ийм анхны гэрээтэй байсан. За тэгээд би улсын төсөв гэж тодтогч хэлсэн нь бол энэ 1500 хүүхдийн сургуулийн анхны захиалагч бол боловсролын яам. Тэгэхээр боловсролын яамнаас Дархан аймаг руу эрх шилжүүлж гүйцэтгэж шалгаруулад за болд гэж компани энэ барилга ухсралтын ажлыг гүйцэтгэж байгаа. За ингээд Дархан хот байгуулалт барилга захиалагчийн алба маань одоо захиалагчийн хяналтыг тавиад ингээд гэрээ байгуулах эрхээ шилжүүлээд ингээд гэрээ байгуулагдаад явж байгаа. За анхны захиалагч буюу энэ боловсролын яам маань төсвөө одоо бас жил болгоныхон төсөв дээр суулгаж явж энэ бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлж явах учиртай улсын төсөв дээр. Тэгэхээр энэ жилийн хувьд бол одоо яг таны сонирхоод саяны асуугаад байгаа энэ төсөл арга хэмжээнд дээр бол 27 он хүртэл бас сунгаар ийм боловсролын яам маань шийдвэрээ гаргаад за би одоо бодохдоо бол энэ төсөв мөнгөтэй холбоотой санхүүжилттэй холбоотойгоор 27 он руу буюу 1 жилийн хугацаанд одоо хойшин шилжүүлж одоо санхүүжүүлж дуусгаар ийм шинжилсэн гэрээ байгуулагдаад ингээд явж байгаа гэж ингэж ойлгож болно. За энэ гэрээн дээр бол бас болд компани маань гар үсгээд зураад ингээд баталгаажуулаад явж байгаа. Нэгсэндээ одоо санхүүжилтийн одоо бас их усүртэй холбоотойгоор боловсролын яам маань шийдвэрээ гаргаад ингээд явсан ийм төсөл арга хэмжээ гэж ойлгож байна. За дараагийн ахлаараа музей номын сангийн цогцлбор байгаа. За ер нь бол бас хүлээлтэд байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг байгаа шүү дээ. Музей номын сангийн цогцлбор маань та бүхэн маань мэдж байгаа 2 одоо багцаас бүрдэж энэ сонгон шалгаруулалт маань хийгдээд ингээд явж байгаа. За эхний одоо бүтээн байгуулалтыг бол Vocom Construction гэж компани хийгээд 100% хүлээлгэж өгөөд эхний үе шатаа тусгаад за хоёр дахь үе шатанд мөн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад Оргил Tower гэж компани ялалт байгуулад одоо
гүйцэтгэлээ хийсэн. За өнөөдрийн байдлаар бол нэг 94-95% гүйцэтгэлтэй явж байгаа. Энэ 1-2 дугаар шатны ажлууд бол ингээд бүрэн дуусах бүрэн боломжтой. За 1-р шатных бол дууссан, 2-р шатныхыг ингээд бүрэн дуусгаад өгөх боломжтой. Энэ дотор ямар одоо бас асуудлууд яригдж байна вэ гэхээр музей номын сан маань бас тусдаа дэглэлттэй, тусдаа одоо дотоод тохичлтын ажлууд нь, интерьер дизайны ажлууд нь бол тусдаа ингээд явагдах учиртай. Энэ өөрөө бид бүхэн соёлын сайдыг ирэхэд бас энийг танилцуулж байгаа. Тэгээд соёлын сайдад энэ одоо музей ном маань ямар одоо үзэл баримталтай явах юм бэ гэдэг энэ ажил нь дууссан. За Дархан уул аймагт бол ийм музейн дэглэлтэй явах юм байна. За үүнтэй холбоотой бид нар дотоод дизайн одоо тохичлтын ажлуудыг заашгүй хийгдэх шаардлагатай. Тэгээд энэний төсвийн асуудлуудыг бол яригдан. За одоо энэ 1-2 дугаар үеийн шатны ажлууд бол нөгөө барилгаа бүтэн дуусгаад одоо цагаан хантаа гэж ярьдаг те, бид нар цагаан хантаагаар ингээд өгнө. Тэгээд энэний ар дээр нөгөө цахилгааны монтажууд, шалны одоо хамгаалтууд гэдэг юм уу те, ийм олон ажлууд бас хүлээгдэж байгаа учраас энэ ажлыг бас шийдвэрлэхээр бид бүхэн ажиллаж байна. За өнгөрсөн 7 хоногт манай ажлын хэсэг соёлын хамтарсан ажлын хэсгийг бас Улаанбаатар хотод ажиллаад за энэ талаар бас нэлээд дэлгэрэнгүй ярилцаад ингээд сайдын түвшинд бас танилцуулах, засгийн газрын түвшинд танилцуулах энэ ажлууд бол хийгдэж байгаа. Тэгэхээр бидний ойлгож байгаагаар бол энэ одоо 26 оны одоо төсвийн жил дотроо энэ ажил маань эхний одоо ажлууд бүрэн дуусаад за дараагийн шатны ажлуудыг бол одоо төсвийн одоо бас санхүүжилтээс хараад ингээд үргэлжлээд явах болов гэж тооцож харж байгаа. Тэгэхээр ер нь багцаа хэлбэл та яг мэдээж Сэдэн сарын дэдэн гэсэн саяны миний ярьдаг энэ үндсэн музей номын сангийнхаа дэглэлттэй холбоотой ажлууд дээр одоо их усүр шийдэгдэж чадвал бид одоо ажлаа үргэлжлүүлээд явна. Тэгэхээр одоо бол яг тэдэнд гэж хэлэх боломжгүй нэ. Орон нутгийн зүгээс бол энэ дээрээ бол бас саналаа гаргаад холбогдох одоо хүмүүс төсвөө танилцуулаад ингээд явж байгаа. За дараагийн бас томоохон бүтээн байгуулалтын ажил бол мэдээж орон нутгуудад хамгийн анхны бүтээн байгуулалт болж байгаа дөрвөн улирал ашиглах боломжтой. Өвлийн мөсөн орны барилга байгаа шүү дээ тий. За энэ одоогоор ер нь ямар шиндээ явж байна? Хэдэн хувьтай явж байна? Хизээ ер нь багцаагаар хэлвэл тийм ээ хизээ ашиглалтанд ороход байгаа. Ер нь энэ мөсөн ор битүү дээвэртэй мөсөн ордон орон нутагт бас анхудаа баригдаж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар за гүйцэтгэгч нь хэлийн зэргийн анги гүйцэтгэж байгаа. За барилгын ажил бол графикын дагуу явж байгаа. За энэ жилийн хувьд бол та бүхэн одоо бас харж байгаа бол бид нар зорийн давхраа гаргаад за 1-р давхар руугаа ороод за дэд бүтцийнхаа үндсэн оруулгынхаа ажлуудыг ингээд хийгдээд ингээд явж байгаа. За гэрээний хугацаагаар бол 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд өгөх ёстой. Тэгээ энэ хугацаанд одоо ямар нэгэн одоо донд нь хүндрэл саатал гэнт юм гарахгүй бол гэрээнийхээ хугацаанд дуусгана гэдэг ийм төлөвлөгөөтэй бид нар гүйцэтгэгчтэйгээ ажиллаж байгаа. Хэлийн зэргийн анги маань яг график төлөвлөлтийнхөө дагуу эндээ байрлаад одоо ингээд дулааны улирал эхлэх барилгын ажлууд эхлэх боломжтой болоод ирэхээр энэ ажил руугаа орно. За бид орон нутгаас шалтгаалах бас инженер дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэх энэ ажлуудыг бол хийсэн. Сая энэ дээр бас нөгөө нэмэлтээр энэ маань нөгөө анх өөр газар төлөвлөгдөж байгаад ингээд сүүлд нь миний Монгол цэцэрлэг төрөлнгийн одоо хашаанд шилжүүлсэн. Тэрнтэй холбоотой бас жижигхэн бас юм төсвийн зөрүүний асуудлууд гарсан. Энэ зөрүүнүүд бол бүрэн шийдэгдсэн гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр санхүүжилтийнхээ хувьд бол одоо ажил маань гацхгүй ингэж явах юм бол 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээтэй тэгээ гинтийн зүйлүүд гарч ирэхгүй бол энэ гэрээ байгуулсан анхны хугацаагаар бол өгнөөхд ийм тооцоод ажиллаж байгаа. За баярлалаа. Хамгийн ихний 1500 хүүхдийн судлаа сургууль дээр тоцтгол дахиад авахыг хүсэж байна л да. Сургууль мэдээж одоо ингээд бит бус зүйлээр гэдэг ч юм уу те. Бүтээн байгуул талаасаа баригдчихлаа гэж ботход дотор нь мэдээж олон мэрэгчлэлтэй боловсон хүчнүүд ажиллана те. Багш мэрэгчлэнүүд ажиллана. Санал ширээн зэхсүүлээд олон зүйл шаардлагатай байгаа. Энэ зүйлсүүдийн санхүүжилт нь яг хаанаас одоо тусахтаар байгаа вэ? Үүн дээр бас аймаг орон нутгийн зүгээс хэрхэн анхаарал хандуулж ажиллах вэ? Ер нь ингээд шинээр цэцэрлэг сургууль ингээд гэрээний хугацаанд ороход бид бол аль болохоор нөгөө хичээлийн жил эхлэхдээ одоо уялдуулаад ингээд шинээр одоо ашиглалтанд орж байгаа сургууль цэцэрлэгүүдийнхаа таны саяны асуугаад байгаа. Дотор тоноглол, тавилга, тий ширээ сандал, бусад тоногдох хөрөмжүүдийн ингээд захиалгыг яамдаа хөргүүлдэг. Одоо цэцэрлэгч бай сургуульч бай. Тэгэхээр бид бол хэрвээ одоо анхны гэрээгээр 2026 онд байсан бол яамтайгаа энийг төхрөөд 26 оны 9 сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэхэд яам маань энэ бэлтгэл ажлуудаа хангад худалдаа авалтаа хийгээд ингээд хуйлтаа гэдэг явдаг. Тэгэхээр яам өөрөө шийдвэрээ гаргаад 2027 он болгосон учраас одоо 27 оны төсөвт энэ сургуулийн саяны таны асууж байгаа сургууль цэцэрлэгийн ч бай одоо тоног төхөөрөмж, ширээ сандал, одоо ор
зөөлөн эргэлж гэдэг юм уу. Ингээд энэ зүйлүүд бол захиалганд ороод явах учиртай. За болсон хүчний асуудлыг ч гэсэн одоо ашиглалтанд орох хугацаатай одоо давхцуулаад боловсролын газар маань болсон хүчнийхээ сонгон шалгуултыг зарлаад за мөн одоо дотоод нөөц болцоогоо ашиглаад гэдэг юм уу. Ийм байдлаар бол зохицуултыг хийгээд явдаг. Тэгэхээр одоо болсон хүчин дотоод одоо тоног төхөөрөмжийн асуудлуудыг энэ онд ярихад одоо эрт болцоо гэж ингэж ойлгож болно. Яг тэгэхээр гэрээ маань 27 он хүртэл ингээд сонгогдсон явц учраас. За баярлалаа. За үзэгч та бүхэндээ иргэд олон нийтийн зүгээс хамгийн хүлээлттэй байгаа Дархан хотод бүтээн байгуулагдаж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудын тухай мэдээллийг бид дэлгэрүүлэн Дархан аймгийн засаг даргын урлагч Чавлангаас тодруулан авлаа ингээд тань мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Даргамдээ газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хилцүүлэхэд иргэдийн идэвхтэй оролцоог уриаллаа. Өнөөдөр үүнтэй холбоотойгоор Дархан аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас хэвлэлийн баг хурал зарлаж дараах мэдээлэл өгсөн юм. Хилцүүлэг Шаран улс суманд соёлын төвд 2026-ны 3 сарын 9-ний 14 цагаас харин Дархан суманд залуучууд театрын их танхимд 2026-ны 3 сарын 10-ны 14 цагаас болох бол Хонгор сумын соёлын төвд 3 сарын 11-ний 10 цагаас харин Орхон сумын соёлын төвд 3 сарын 12-ны 14 цагаас тус болох юм байна. Монгол улсын их хурлын хаврын чуулганаар газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг засгийн газар болон за манай ерөнхий газраас бол өргөн барих гэж байгаа. За энэ ажлын хүрээнд бол одоо энэ 7 хоногт бол Монгол улс дээр одоо бүх аймаг орон нутаг сумдууд иргэд малчид болон бусад хүмүүсээс одоо санал авах. Өнөөдрөөс бол Дархан аймагт бас энэ ажил маань ерөнхийдөө эхлэх гэж байна. За тэгэхээр ерөнхийдөө газрын тухай хууль маань 7 одоо чиглэлээр бол одоо санал авах гэж байна. За энэ нь яагаад санал авж байгаа вэ гэхээр одоо мөрдөгдөж байгаа хууль маань за одоо энэ Монгол улсын алсын хараа 2050 гэдэг хөтөлбөр байна. За гэх мэтчлэн одоо хөгжлийн болон орон нутгийн бусад томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд бас энэ хуулиуд маань зөрчилдөд байгаа учраас за тэгээд иргэдэд бас одоо энэ яг практиктээр энэ газрын тухай хууль маань бас олон шат дамжлагтай хит бас нэг юм төвлөрсөн тийм ээ ийм хууль байгаад байгаа учраас энийг бас нэг чигтлэх гэж энэ хуулийн төслүүд дээр санал авч байна. За ерөнхийд нь одоо би та бүхэнд л бол одоо аль хуулийн дээр нэмэлт өөрчлөлт орох аль хуулийн заалт гэхээр ерөнхийдөө бол одоо малчтын өвлжин аваржинд орох газрыг Монгол улсад бол нэлээд олон янзаар өгсөн байдаг. Аймаг орон нутгийн сумдууд өөрснөө одоо нэг ямар нэгэн хуулийн дээр га заагаагүй учраас за энийг бол 1 га хүртэлх хэмжээгээр үнэгүй эзэмшүүлэх тухай энэ дээр бол санал авч байна. За хоёрдугаарт нь орон нутгийн хөгжлийн бодлого төлөлтөд баримт чиг тусгагдсан арга хэмжээг одоо хэрэгжүүлэхийн тулд бид нар заавал дуудлагуудаа төсөл сонгон шалралтаар газар олгодог байсан. За энэ маань бол одоо төсөл сонгон шалралтаар олгох гэдэг нь маань бас л үнэгүй олгох зорилтоор ингээд ийм чиглэлээр орж ирж байна. За гуравдугаарт нь тэжээлийн ургамлыг тариалах гэдэг ингээ малчтад 5 га хүртэл одоо олгоно гэсэн байдаг тийм ээ. За энэ өрхийн хамтын хэрэгцээнд давуу ирэхээр бүр эзэмшүүлэхээр ийм хуулийн заалт зохицуулт бол орсон байна. За дөрөвдүгüүрт нь газар эзэмшил ашиглах байршил хэмжээ зориултыг бол засгийн газрын тогтоолоор баталдаг байсан. Бүх аймаг орон нутгууд. За энэ эрх маань аймаг орон нутагт бол шилжиж байгаа. Тэгэхээр аймаг орон нутгийнхан маань иргэдийн хурлууд маань бие даасан шийдвэрүүдийг гаргаж тухай цаг тухай бүрт нь одоо ажиллана гэсэн үг ээ. За ийм хуулийн заалт байна. За 5 дугаарт нь тухайн сумын засагчдын нутаг нэгж харьяалалтай иргэн өөрийн аймаг сумд гэр бүлийн хэрэгцээнд зориулттай газрыг эзэмших хүсэлтийг эхэнд ирэмлэгдэх тухай. Тийм ээ. За одоо Улаанбаатар хотын иргэн цахимаар санал өгөхөд хамгийн түрүүнд ордог ч юм уу ийм байхгүйгээр орон нутгийн энэ бас ирмэлтийн юмд бол бас ирэн борох нэ гэдэг энэ хуулийн заалтаар энэ өөрчлөлт орох нэ. Энэ санал байна. За 6 дугаарт нь нийслэлээс хөдөө орон нутаг шилжиж ирсэн иргэн. За гамшиг ослын улмаас орон гэргүй болсон иргэн. За нийгмийн зай халамжийн дэмжлэг тусалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн. За хөгжлийн бэрхшээлтэй иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориултаа газар эзэмших хүсэлтийн ирэмб дараалал харгалзахгүй шийдвэрлэлийг
шийдвэрлэх энэ одоо бас боломж болцоо энэ хуулийн зохицуулт маань орж ирж байна. Энэ дээр бас санал авна. За болоод нь эзэмших газрын зориултыг газар зохион байгуулалтын болон одоо хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн аймаг сумын засаг дарга шийдвэрлэдэг босох гэсэн энэ заалт. За ийм одоо практик одоо ач холбогдолтой практикт дээр энэ хуулиуд маань нийцэх байгаа учраас энэ 7 чиглэлээр ерөнхийд нь бол саналыг авна. За 8-д нь бол мэдээж одоо өшөө өөр саналууд байвал одоо авнаа. За тэгээд энэ саналуудаа бид нар бол захимаар, цаасаар ийм олон хэлбэрээр бол авна. За газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаатай холбоотой Дархан уул аймгийн хэмжээнд одоо 4 суман дээр бол одоо энэ хуулийн санал асуулга болоод хилцүүлгийг одоо малчид иргэд болон орон нутгийн удирдлагууд энэ хүмүүстэй бол одоо дараах он цагийн дараалалаар бол зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдж байна. За өнөөдөр буюу 3 сарын 9-нд Шарын голд 14 цагт соёлын төв өргөнд болно. За 3 сарын 10-нд Дархан уул аймагт залуучууд театрын их танхимд 14 цагаас болно. За Хонгор суманд 3 сарын 11-нд 10 цагаас соёлын төв ордонд. За Орхон суманд 3 сарын 12-нд 14 цагаас энэ хилцүүлэг санал асуулга маань болно. За энэ хуулийн маань нэмэлт өөрчлөлтөнд одоо малчид иргэдийг одоо ингээ идэвхтэй оролцоосаа гэж одоо уриалж байна. Учир нь юу вэ гэвэл за хүн болго иргэн болгонд тулгамддаг одоо газар өмчлөлийн асуудал байгаа тий. За тэрийг орон нутгийн иргэдэд нь нэн тэргүй ээлжинд одоо саналаа өгч авах ийм хуулийн зохицуулалт маань орж өгж байгаа. Тийм учраас бол иргэд маань энэ хуулийн одоо санал асуулганд идэвхтэй оролцоод одоо хүн бүр одоо энэ хуулийн төсөлд ингээ саналаа өгөх одоо зайлшгүй хэрэгцээ байна. За хоёрт нь одоо энэ зорилтод бүлгийн гишүүд байгаа тий. За одоо орон гэрээ алдсан, оюун усны одоо ийм гамшигт өртсөн тийм хүмүүс маань мөн одоо ямар ч эрэм дараалалгүйгээр эхний ээлжинд одоо энэ газрыг авах өмчлөгтэй тийм одоо ийм иргэдэд ээлтэй ийм хуулийн одоо нэмэлт өөрчлөлтүүд орж байгаа учраас иргэд малчид одоо энэ хуулийн хэлцүүлэгт одоо өргөнөөр идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. За мөн малчдад чиглэсэн маань болохоор одоо нэг үйлжин аваржааны газрын 1 га хүртэл нь өгнө гэд өгөхөр одоо энэ хуулийн заалтанд ингээд нэмэлт өөрчлөлт орж байгаа. Тийм учраас малчид иргэд маань энэ дээр одоо саналаа өгөх одоо бодит ингээд бололцоо гарч байна. За ингээд та бүгдийг ингээ хуулийнхаа хэлцүүлэгт идэвхтэй оролцохыг одоо уриалж байна манай зүгээс. Заавал хашаа барьсан ч юм уу үйл ажиллагаа орохгүй зурцлана гэдэг зурцлах эрх зүйн үндэс нь одоогийн хуулинд байдаг. Засаг дарга хичнээн захирамж гаргаад шүүхгээд нөгөө талд ялтаад. Тэгэхээр энэ хуулийн дээр яг энэ талын өөрчлөлт байгаа. За энэ бол одоо өмнөх батлагдсан одоо мөрдөгж байгаа газрын тухай хууль 41-6 буюу газраа зориултын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол гэсэн заалт байгаа. Энэ заалт маань одоо ч хэрэгжиж байгаа. За энэгээр одоо аймаг сумдын засаг дарга нар бол одоо нөгөө гэрээний дүгнэлтүүдийг дүгнэж газрын даамал газрын албан бол дүгнээд за энэ одоо цуцлуулах саналаа бол засаг даргатаа танилцуулж шийдрүүд гараад явж байгаа. Дархан сумын хэмжээнд бол мэдээж аймгийн засаг дарга инженерийн хөлжтэй газар олгодог. За энэ өөрөө олгосон газруудаа бол өөрөө цуцлж байгаа. Тэгтээ одоо бас 2 жил дараалал ашиглаагүй гэдгийгээ бас яг яаж үзэх үү? Дээр нь одоо ерөнхий төлөлгөө тийм ээ бас их өндөр үнэтэй зураг төслүүд хийгддэг, тусгай зөвшөөрлүүд авчдаг тийм ээ. Одоо инженерийн шуумшилчаа татах зөвшөөрлүүд авчдаг, барилгах зөвшөөрлөлтэй. Ийм тохиолдолд бол цуцлахгүй одоо шуурхаалах, цаашаа бас газраа ордон ашиглалтанд оруулах, дээр нь барилга байшингаа барих гэсэн шаардлагуудыг бол тавьдаг. За мэдээж одоо газраа огт ашиглаагүй ийм байгаа тохиолдолд бас шаттайгаар өөрснөөс нь саналыг аваад өөрснөөс нь бас байгаа байдал газар дээр ямар хөрөнгө оруулалт хийсэн энэ мэдээллүүдийг авч иж тэгээд энийгээ танилцуулаад одоо шаардлага хангаж байна хангахгүй байна гэх юм бол одоо аймаг сумын засаг даргын хамт захирамж гарч төгчөнгөө болчих واخ. Ийм л асуудал. 119 иргэнд газар өмчлүүлэх хөлөө шинээр өмчлүүлэх юм одоо төлөвлөгөөнд одоо тусгагдаад тэгээ энэ батлагдсан байгаа. Одоо тэгэхээр энийхээ дагуу
цаасан өргөдлүүдээ авч эхлэх бах тийм үү. Тэгээ орон нутаг дээр одоо хэдэн сарын хэднээс одоо өргөдлөө авч эхлэхийн хизээ нь яг олголт хийхийн гэдэг юмнууд нь бас тодорхой болох хэл та одоохондоо. Тий. Тухайн газрын даамал сумын засаг дарах тамгын газар л одоо энэ ажлыг зохион байгуулна гэсэн. Тэгээд яхаа мэдээ иргэн болгоноос яг санал асуулга бүхлүүлээ. Тий. Тэгээд байдлаар бүх сумынхаа юу гэдэг. Бүх сумынхаа юмнуудыг өгнө. Одоо бид нар одоо бас нөгөө цахим мэдээллүүдийн сайт болон одоо өөрсний цахим пэйж хуудасууд байгаа шүү дээ. Дархан сумын, Дархан уул аймгийн гэсэн пэйж хуудасуудаар бас нөгөө энэ санал асуулгын мэдээллүүд тавьсан. Тэгээд энэний доор бичиж байгаа комментууд байдаг юм уу? Гэх мэтлэнгээр ингээд аль болох л одоо өргөн хүрээг хамарч, аль болох олон хүнийг хамарч энэ ажлуудыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр яг хоо цахим хэлбэрээр гэдэг маань ийм Монголигаар дамжиж орж, данс темээр дамжиж орж бас санал өгж болж байна. Одоо ди парламент буюу нөгөө легал эмпогоор дамжиж бас саналаа өгч болж байна. За мөн өөрийнхөө одоо QR код уншуулад шууд нэвтэрч ороод санал өгөх. Яг энэ 7 чиглэлийн асуудал дээр дэмжиж, дэмжихгүй байх гэдэг юм тийм. Энэ саналуудыг бас авч, тэгээ энэ бас дэмжлэг авсан тохиолдолд тухайн заалтууд бол одоо бүрэн бас тусгагдах боломжтой л гэж үзэж байна. Түүмсийн мэдээлэл үйлбэр танд өрчмийн дараагийн мэдээлэл хүргье. Дархан уул аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага бусад төрийн байгууллагуудын албан хаагчны дунд жуулбар уламжлалт болгон зохион байгуулагддаг олон төрөлд спорт тэмцээн өнөөдөр Дархан сумын спорт зохицуулбарт нээлттэй. Монгол Улсад орчин цагийн зэвсэг төвчөн үүсгэн байгуулагдсны 105 жилийн ой Монгол цэргийн өдрийг тохиолдуулан спортын тэмцээн зохион байгуулагдаж байна. Спортын 12 төрөл тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, аймаг сумын засаг даргын тамгын газар зэрэг 17 байгууллагын 300 орчим тамирчин оролцож авахайлт самбаагаа сорин өрсөлдөж байна. Монгол цэрэг гэдэг бол эрдний Монгол цэргийн түүхээс эхлүүлээд Ихэлсэн Чингис хааны үеийн их Монгол улсын цэрэг эх орныхоо тусаар тогтнолын цэргээ мандуулсан 1911 он ардын үслийн жилүүд за 1939 оны халахын гулын байлдаан 1945 оны чөлөөлөх дайн за түүнээс хойш Монгол улсын зэвсгтүүчийн болон төрийн цэргийн байгууллагууд маань эх орныхоо бүтээн байгуулалтанд бас тодорхой хувь нэмрийг оруулж үйл ажиллагаа явуулж байсан байдаг. Ялангуяа орчин цагийн зэвсгтүүчний тухайд ярих юм бол энэхүү Монгол цэргийн өдөр зэвсгтүүчний он өдрийг 2011 онд Монгол улсын их хурлаар тэмдэглэлт өдрийн тухай хуульд нэвэлт өөрчлөлт оруулснаар энэхүү өдрийг одоо Монгол цэргийн өдөр зэвсгтүүчний ойн өдөр болгон тэмдэглэж ирсэн байдаг. За орчин цагийн зэвсгтүүчин болон төрийн цэргийн байгууллагуудын гүйцэж байгаа үүрэгнүүд мэдээж 50 цагт хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс гадна олон улсын цэргийн ажиллагаанууд ялангуяа одоо нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай инхийг сахиулах ажиллагаанд зэвсэг түвшний төдийгүй хууль сахиулах байгууллагын мөрдөстөө цэргийн албаагч, цагдаагийн албаагч үүрэг гүйцэтгэж эхэлсэн ийм жилүүд байгаа. За энэхүү өнөөдөр Дархан уул аймгийн төрийн цэргийн байгууллагуудын болон хууль сахиулах байгууллагын дунд явагдаж байгаа тэмцээнд зөвхөн мөрдөстөө цэргийн албаагч гэхээс гадна аймгийн тамгын газрын удирдах байгууллагаас, сумын тамгын газрын удирдах байгууллагаас ашиг үйлдэл өгж энэхүү тэмцээнд оролцож байгаа нь онцлог байна. Тэгээ энэхүү тэмцээнд өнөөдрийн байдлаар 17 байгууллагаас 300 орчим албан хаагчид, энгийн ажилтны албан хаагчид мөн оролцож байгаагаар онцлог байна. Энэхүү тэмцээн нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, аймаг сумын засаг даргын тамгын газрын албан хаагчдын бие болдрын хөгжил хамтын ажиллагаа нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үзэгч та бүхэндээ уламжлал ёсоор аймаг орон нутгийн хэмжээнд их мэдээллийг танилцуулсан бол энэ хэсэгт Дархан улс Сэлэнг төв аймагуудын цаг агарын урьдчилсан мэдээллийг хүргэх гэж байна.
Төвийн бүсийн мэдээллийн үйлдвэрийн ээлжийн шинэ нугаар үзэгч танд хүрэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Маргааш 19 цагаас эргүү уулзъя. Баяртай үзэгчтэй.